За хичээл 10 өнөөдөр аппликейшнуудынхаа танилцуулга болон төлбөр төлөх зааврын мэдээлэл хүргэе. Дивүү болохоор брэнд барааны аппликейшн байгаа. За эндээс би бол Kangaroo Mami-гийн бүтээгдэхүүнүүд болон гуталнууд, пүүзнүүдээ авчдаг. Ерөнхийдөө бүгдээрээ оригинал бүтээгдэхүүн байдаг. За Таба бол ойлгомжтой өргөн хэрэглээний бүх төрлийн бараа байдаг. За Pinduoduo болохоор гэр ахуйн бараанууд нь ерөнхийдөө ихэвчлэн хямдхан байдаг. Олноор авах юм бол бас хямдхан. Pinduoduo, Taба хоёрын ялгаа нь гэх юм бол ижлэхэн нэр төрлийн барааг захиаллаа гэхэд Табагоос захиалсан нь арай жоохон сайн материалтай, Pinduoduoос захиалсан нь жоохон муу материалтай ч юм уу тэгж ирээд байдаг шүү. За Alibaba болохоор 1688 гэж нэрлэгддэг. 1688 бол та бөөний бараа авах гэж байгаа бол илүү тохиромжтой байдаг. За тэгэнгүүтээ тоног төхөөр өмж гэх мэтчлэн том бараанууд байдаг. За эндээс ороод үзье. 2 ширхгээс дээш худалдаалагдана гэж байна. За тэгээд жижиг бараанууд дээр болохоор хүргэлтийн мөнгө нэмэгдээд идэг шүү. За тэгээд бүс нутгаас хамаарат бас хүргэлтийн мөнгө нэмэгддэг. За өнөөдөр худалдаа авалт хийж үзье Tapo аппликейшнаас. За би та бүхэнд бас нэг мэдээлэл өгье. Бараануудын хүмүүс шууд зургаар нь хайгаад юмнуудаа авчаад доошоо явуулахаар мэдээлэл доор нь ингээд бүх төрлийн мэдээллүүд нь байж идэг. За энэ хүүхдийн палаж руу оръё. За тэгэнгүүтээ ингээд доошлуулаад за нийтдээ 18 сар 24 сар гэдээ ярьцмааруудын хувьд тийм байгаа юм байна. Доотлолт нь мэдээллүүд нь байж идэг. Иймэрхүү загварууд ингээд доотлолт нь материалын дэлгэрэнгүй мэдээлэл нь бас ингээд доор нь байж идэг байхгүй. За одоо энэ хэд яарлагын дээр 95% нь л даавуу тий. 5% нь энэ синтфон материал ч гэдэг юм уу ингээд доотлолт нь мэдээллүүд нь байж идэг шүү. За ингээр төрөл нь байна. За одоо энэ дээр ой 6 сартай хүүхэд юм уу 2 настай хүүхэд 3 настай хүүхэд гээд ингээд сонгоод авах боломжтой юм байна. Жин дээр болохоор том хүний хувцас авах гэж байгаа бол за 90 жин гээд хөдөлт бичсэн байх юм бол тэр 45 кг-тай хүнд таарна гэсэн үг. За энийг өндрийн за энэ SML гэж юм. За SML-ийн арзмаар нь ямар юм бэ гэдээ доош нь ингээд гүйлгүүлээд харж болно. За тэгэхээр S нь бол 160 см өндөртэй. Нийтдээ юуны өргөн нь 46.5, ташааны тойрог 104 гэдэг ингээ харагдаж байгаа хгүй. Ингээд мэдээлэл харчиж болно гэсэн үг. За ингээд доошоогоо энэ хийгдсэн материалын зургийг аваад тавьсан байна. 100% нь даавуу гэж байна. За ийм хувцас байна шүү гэдэг энэ дээр ингээ гаргаж өгсөн байна. Бас нэг мэддэггүй юм болохоор Табогийн нүр хэсэг байна. За энэ дээдлийн нэг энэ 6 юмаас тэрнийг нь хажуу тал руугаа болгоод яг энэ гол хэсэг дээр нь байгаа нь болохоор бид нэрээ ангилалт байхгүй юу? За яг юу хайж байгаа юм те? Ийшээ хүмүүс нөх орж ардгүй юм шиг санагддаг. Өмд пижак гэх мэтчлэн ингээ ангилсан байна. За энэ дээр болохоор нөгөө гоёл чимэглэл гэдэг ангилсан байна. Гэр ахуйн зүйлс гэдэг ангилсан байна. За ингээд витаминууд гэт дандаа ийм импортын бараа бүтээгдэхүүнүүдийг та авахыг хүсэх юм бол энэ сормоос уртсгагч хүртэл байна шүү дээ тий. Энэ Америк Meigo гэж бичсэн Америкийн энэ Swiss ус үзмний үр байна. Гэх мэтчлэн ингээд дандаа импортын бараа байдаг. За гутал руу орох юм бол бүх төрлийн гутал нь харагдана. Утас, цүнх эрэхтэй хувцас. Энд би дээдлэлт нь ингээд сонгоод байгаа шүү. За ингээд дотуур хувцснууд байна. Тэгээ хүнс байна. Ном байна гэд ингээд яг нэг зураг хайгаад тэрээсээ хайсанд орвол ингээд ном гихтчил доош нь гүйлгээд харуулхад амар байгааз. За энэ болохоор угаалгын бодиснууд, хэрэглэл, савн шампунь, тиймэрхүү бүтээгдэхүүнүүд байна. Энэ дээр нь болохоор гоо сайхны бүтээгдэхүүнүүд байна. Энэ цахилгаан бараа гэд та энэ нэг бүгд нь хүснээр ангиллуулад үзэх боломжтой гэсэн. Энэ бүр ойлгомжгүй байх юм бол энэ хойтлын 3 зураасан дээр дарахаар доошоо ингээ гараад тиймээд ингээд ороод үзэх боломжтой. За энэ дээр бол бүгдээрээ гарагдчихээн. За гутал руугаа орчоод хайдлах нь эмэгтэй гутал. За эрэхтэй гутал гэх юм бол ингээд харагдана гэх мэтчлэн тий. Эмэгтэй хүүхдээ ингээд их юм бол ингээд харах боломжтой байдаг шүү. За хэдүүлээ худалдаа авалт хийж үзье. За ангиллаа хэдүүлээ сурчлаа. Тэ би сагсалсан байгаа учраас миний сагсалсан бараанаас ингээд сонгоод эндээс авъя. За эндээс авъя. За энэ хоёрыг дахиалчи. Доотлын 4 хандсан дээрээ даарна. Хаягаа хийсэн байгаа шүү дээ тий. Бас нэг анхаарах хэрэгтэй энэ quality гэсэн энэ тэмдэглэгэн дээр яон орж ирэх юм бол өргөлдөхгүй учраас бид нэр тээврийн зардал нэмнэ гэдэг байхгүй юу. Тэгээд энэ дээр заримдаа нэг за би 50 янаар юм аавна гэж төсөөлсөн байж идэл нөгөөдгөө 70 ян болчдөг ч юм уу тийм юмнууд бас байдаг шүү. Тэгэхээр энийгээ сайн харж агаарэ. За энэ доотлынх нь бол хөнгөлөлт гэсэн утгатай. 53 яны худалдаа авалтын 6 яны хөнгөлөлттэй гинэ. Одоо энэ дээр ингээ гараад ирлээ. Манай авах гэж байгаа юм маань 90-ний карго руу явхад өргөлт 8 яон нэмэгдэж байна. Хамгийн доотлолтны найзаар төлөвлөх гэж гарна.
За тэгээд дээдлэлт нь Alipay-ээр төлөё гэдэг ингээ гараад ирнэ гэсэн үг. За би бол Alipay-ээр төлнө. Тэрийгээ сонгоод найзаар төлөвлөх бол энэ нэг каргонууд ихэвчлэн найзаар төлөвлөх QR код гаргаж байгаа. Төлбөрөө төлөвлөждөг штэ тий. Тэгж бас болдог. Alipay-ээ сонгож өгөө доотлын дөрвөн хандсан дээрээ дарна. За тэгэнгүүт картнаас уу, балансаас уу гэд ингээд гараад ирнэ. Олон улсын картнаас уу гэд ингээ гараад ирнэ гэсэн үг. Балансаасаа сонгоё. Энийгээ сонгоо. За одоо энэ дэр нэгт хичээл дээр заасан гүйлгээний нууц кодоо хийгээд за ингээд төлбөр амжилттай. Тэгээд миний сагснаас гараад явчихна. За тэрийгээ яаж шалгах вэ гэхээр водо дээрээ дараад инээж байгаа юм шиг багт. За тэрэн дээрээ дараад за одоо хоёр дахь дээр нэг тоо гараад ирсэн байна шүү дээ тий. За энэ дээр ингээд хөргөлтөнд гараагүй бол хаягаас сольж бол хоёр дахь ханзан дээр нь дараад хаягнуудаас сольж болно гэсэн. За би хаягаа шалгах юм байна. Хаяг зөв байна. За дахиад энэ доотлол дээр нь дараад нэг хаягаа шалгах чи. Энэ хоёр хаяг бол зөв байна. Хөргөлтөнд гараагүй бол хаягаа буруу хийсэн бол ингэж ялж болдог шүү. Энэ доотлолт нь болохоор 4 сарын 27-ны 12 цагаас өмнө хөргөлтөнд гарнаа гэсэн бичиг байна. За ингээд худалдаа авалт хийгээд сурчлаа да. За өнөөдөр хичээл 10-аар бид нэр төлбөр төлөх заавар орууллаа. Одоо бусад аппликейшнууд дээр яг ижилхэн гэсэн үг шүү дээ тий. Би Alipay сонгоод баланс гэдгээ сонгоод төлчихнө гэсэн үг. 10 хичээлтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.